За сайн байцгаана уу? Намайг Мөнх хоёр гэдэг. Би CLWH үр шилжүүлэн суулгах төвийн эмч нөхөн өрчин эмч байна. Та бүхэнд өнөөдөр Google дээр хамгийн их асуудаг нийт 18 асуултанд хариулах гэж байна. За хамгийн ихний асуулт нь үр шилжүүлэн суулгахад ургийн гажиг илүү тохиолддог уу гэсэн асуулт байна. Энийг бол хүмүүс хамгийн их асуудаг. Яагаад тэгэхээр одоо нөхөрч хүн үргүүдлийн асуудлаа шийдсэн дараа эрүүл хүүхэдтэй болох хамгийн том зорилготой байдаг. Энэ дээр бол үгүй гэж хэлнэ. Яагаад тэгэхээр ургийн гажиг нь бол үр шилжүүлэн суулгах ажилбар гэхээс илүү настай холбоотойгоор илүү тохиолддог. Үр шилжүүлэн суулгах онцтой үр шилжүүлэн суулгах ажилбарт орсон эсвэл өөрөөр жирэмсэн эмэгтэйчүүдээр хийгдсэн судалгаагаар бол ургийн гажиг бол ялгаагүй тохиолддог гэсэн судалгааны дүнгууд байдаг. За дараагийн асуулт нь үр шилжүүлэн суулгахад хүүхэдтэй болох магадлал 100% байдгүй. Ер нь бол 100% гэж юм бол энэ дэлхий дээр байхгүй. Гэхдээ үр шилжүүлэн суулгах ажилбарын амжилт нь бол тухайн эмэгтэй нас, эрэгтэй нэр бэлхийсийн чанар, өндгийн эсийн, нөөцийн түвшин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Гэхдээ эднийг бүгдийг багслаад үзэх юм бол дэлхийн дундаж бол ер нь 35-аас 45 орчим байдаг. Үр шилжүүлэн суулгахад нас чухал уу гэсэн. Энэ бол хамгийн чухал. Зарим хүмүүс болохоор нэгэнт үр шилжүүлэн суулгах юм шинэ технологи гарч ирсэн учраас одоо гэр бүл төлөвлөлтөд хойшлуулнаа. Тэгвч гарснаасаа хойш нэг өссөн шилжүүлээ суулгачнаа гэж санаа амар бодоод явдаг. Энд бол тийм байдаггүй. Хүний нөхөрч хүн чадвар бол настай холбоотойгоор шууд буурж байдаг учраас үр шилжүүлэн суулгах байсан ч гэсэн залуу настандаа эрт эхлэх нь бол хамгийн чухал үзүүлэлт болдог. За дараагийн асуулт маань эрэгтэй хүний үр тогтоох чадвар наснаас хамааралтай байдгүй гэсэн. За ерөнхийдөө бол үр тогтоох чадвар бол шууд настай хамааралгүй гэж үздэг. Гэхдээ настай хамааралтайгаар эр бэлхийсийн чанар буурдаг. Түүнтэй холбоотой үр тогтоох чадвар буурна гэсэн ойлголт явагддаг боловч яг эрэгтэй хүний хувьд хэдэн нас хүрээд үр тогтоох чадваргүй болно гэсэн судалгааны дүн бол байдаггүй. За дараагийн асуулт. Бэлгийн харилцааны дараа хөлөөс авах нь үр тогтоход нөлөөлдөг үү? За энэ болохоор түгээмэл тохиолддог нэг андуурсан ойлголтууд байдаг. Бэлгийн харилцааны дараа хөлөөс авснараа одоо ерөнхий ойлголт нь бол хүндийн жингээр үр тогтоход нөлөөлөх гэж оролдож байна гэж үздэг баг. Энэ бол гэхдээ худагшаа ойлголт байгаа. Энэтэй төстэй бас нэг ойлголт нь бэлгийн харилцаанд орсны дараа орон дээрээс үсрэх юм бол жирэмсэн болохгүй ч гэдэг юм уу. Ялангуяа залуу охтууд тиймэрхүү бас андуурсан ойлголттой байдаг байгаа. За дараагийн асуулт маань хөлдөөсөн үр хөврөл суулгахад жирэмслэх боломж буурдаг гэсэн байна. Сүүлийн үед бол өөр хөврөлөө ямар нэг эмчилгээний шалтгаанаар эсвэл гэр бүл төлөвлөлтийн улмаас өөр хөврөлөө хөлдөөж хадгалуулах нь бол нэмэгдэж байгаа. Яг үр шилжүүлэн суулгах ажилбарын үед ч гэсэн тодорхой заалтаар өөр хөврөлийг бол бас хөлдөөдөг. Гэхдээ өөр хөврөлийг хөлдөөснөр бол үр шилжүүлэн суулгах амжилтанд бол нөлөөлдөггүй. Харин сүүлийн зарим судалгаанаар өөр хөврөлийг хөлдөөж байгаа үр шилжүүлэн суулгах нь баг зэрэг илүү байх магадлалтай байна гэсэн сүүлийн судалгаанууд бас байдаг. Эрэгтэй хүний үрийн шингэн хултаж авдаг гэсэн байна. За энэ бас ингээд мессенжерээр хамгийн их орж ирдэг асуултуудын нэг манай хэлбэрээр. Энэ бол ерөнхийдөө бол өмнө нь сперм банк буюу эр бэлхийсийг хадгалах тогтолцоо Монгол улсад байсан. Гэхдээ Монгол улс цөөн хүн амтай цус ордох эрсдэлтэй гэж үзсэн юмснэр хуулиар бол харагдсан байна. Одоо бол эр бэлхийсийг хөлдөөж хадгалах тийм зөвхөн өөртөө зориулж хадгална гэхээс ямар нэгэн банк үүсгэж бусдад хандуулах тийм үйлчлэл бол байдаггүй. Эрэгтэй хүний үрийн шингэн ялгарч байгаад бол жирэмслүүлэх үү гэсэн. За энэ бас нэлээд асуудаг асуулт. Эрэгтэй хүний үрийн шингэн ялгарч байгаагаас үл хамааран дотор нь эр бэлхийс байгаа эсхийг шинжилдэг. Үрийн шингэн ялгарч байсан ч гэсэн тэр эр бэлхийс байхгүй бол жирэмслүүлэх боломжгүй гэж үздэг. Энд дээр нэмж хэлэхэд эрэгтэй хүний үрийн шингэн хэвийн ялгарч байгаа бэлгийн бусад харилцааны үед асуудалгүй байсан ч гэсэн үргүүдэлтэй байх боломжтой. Ямар нэгэн шинж тэмдэггүйгээр зөвхөн эр бэлхийс нь алга болсон эсвэл чанар нь буурсан байх тийм тохиолдлууд байдаг. За жирэмснээс хамгаалах хэмжээг удаан хугацаанд хэрэглүүл үргүйдэх үү гэсэн байна. За сүүлийн үед бол охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань жирэмснээс хамгаалах төрөл бүрийн аргыг хэрэглэж байгаа. Гэхдээ жирэмснээс хамгаалах хэмжээг хэрэглэхээ зогсоосноо дараагийн сараас шууд жирэмслэх боломжтой. Энэ дээр нэмэлтээр хэлэхэд тарилгаар хэрэглэдэг 3 сарын хугацаанд жирэмснээс хамгаалдаг бэлтгэлийг тарилгаар хэрэглэж жирэмснээс хамгаалсан бол магадгүй 1 жил хүртэл хугацаанд хүүхэдтэй болохгүй жирэмснээс хамгаалаад үргэлжлээд авах боломжтой гэдэг. Жирэмсний хугацаанд тамхи татах нь өргөдөлт хүргэдэг үү?
жирэмсэн болчоод тамхи чинь ихээр тэр хүн бол өргөдөлгүй хүүхдтэй байх гэдэг нь тэр асуултнаас нь харах юм бол гэхдээ тамхи бол шууд өргөдлийн шалтгаан биш ч гэсэн жирэмсэн биш аль ч үед татснаар өөр тогтоох чадрыг эмэгтэй нөхөн өрчгөн чадрыг бууруулдаг гэж үздэг. Удаан хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байснаар эр бэлгийнхээ чанар сайжирдаг гэж юм уу? Энэ бол бодлоо. Хит удаан бэлгийн харьцаанд орохгүй байх эсвэл хит ойрхон өдөр болгон бэлгийн харьцаанд орох нь өөр эр бэлгийнхээ чанарыг сулруулдаг гэж үздэг. Тэгэхээр хамгийн тохиромжтой эр бэлгийнхээ чанар хамгийн сайн байх хугацаа бол ерөнхийдөө дунджаар 3-4 хоног бэлгийн харьцаанд ороогүй байж байгаа. Бэлгийн харьцаанд орсон үед эр бэлгийн эс хамгийн сайн чанартай байдаг байна. За дараагийн асуулт маань өргөдлийн эмчилгээ бүгд маш үнэтэй юу гэсэн. Өргөдөл гэдэг маань ерөнхийдөө ямар нэгэн бие даасан өвчин онш биш ээ. Өргөдөл гэдэг маань хосуудад тохиолдож байгаа нэг асуудал юм. Өргөдлийн цаана бол онш тогтоох шаардлагатай. Оншоосоо шалтгаалаад ямар эмчилгээ хийх вэ гэдэг нь тодорхой болдог. Зарим өргөдөлд хүрэж байгаа эмгэгүүдийн үед бол цаг тоглохч байд юм уу. Маш хялбар энгийн эмчилгээний аргуудыг хэрэглэснээр жирэмслэх боломжтой. Харин зарим тохиолдолд бол зайлшгүй үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Өргөдлийн эмчилгээ нь зөвхөн үр шилжүүлэн суулгах ажилбар байдгүй. Сая өмнөх асуултан дээр хэлсэнчлэн оншоосоо шалтгаалаад ерөнхийдөө цаг тоглох, цацлага эмчилгээ, ахих хууч өвчнийг эмчлэх, үр шилжүүлэн суулгах гэх мэт олон сонголтууд байдаг. За дараагийн асуулт маань өргөдөл нь эмэгтэйчүүдийн өвчин үү? Энийг бол ерөнхийдөө сүүлийн үед бол харьцангуй энэ хадлага гайг болсон. Ерөнхийдөө өмнө нь бол зөвхөн эмэгтэйгээс өргөдөл шалтгаалж байгаа юм дээр буруу ташаа ойлголт байдаг байсан. Ерөнхийдөө өргөдлийн шалтгааны 50% нь эрэгтэй, 50% нь эмэгтэйгээс болдог гэж үздэг. За дараагийн асуулт маань өмнө төрж байсан хүн өргөдөлтэй болдгоо гэсэн юм. Өргөдлийг бол ер нь анхдагч буюу анханасаа хүүхдтэй болохгүй хүмүүсийг анхдагч. Өмнө нь хүүхд төрүүлсээр дараа нь дахиад хүүхд төрүүл асуудал тулгарч явах юм бол хоёр дахь өргөдөл гэж ангилдаг. Тиймээс өргөдөлтэй болох боломжтой. За дараагийн асуулт маань бие махбодын стресс нь өргөдөлд хүргэдэг үү гэсэн юм. За стресс нь өөрөө өргөдөлд шууд хүрэх шалтгаан болохгүй ч гэсэн нөлөөлж байгаа нэг том хүчин зүйл. Ялангуяа бие махбодын стрессийн хувьд бол хит жим багтаа баг, хит ачаалттай ажил хийх. Жишээлбэл балетын бүжиг бол манай салбарт бол цонгомлоор судлагддаг. Балетын бүжиг маань өөрөө маш их ачаалттай жим их барьдаг. Тэрнээс болоод өргөдөлтэй байх нь илбэг байдаг. Тийм шалтгаан бол байж болно. За ахих өвчин өргөдөлд хүргэдэг гэсэн нь хүргэнэ. Эрэгтэйд, эмэгтэйд аль алинд нь ахих өвчин нөлөөр хүүхдтэй болохгүй байх тийм тохиолдол олон байдаг. Жишээлбэл бамбан болон хүчин тархины аливаа эмгэгүүд эрэгтэй хүн дээр бол жирийн бид бүхний сайн мэддэг дарал тасх эмгэг байсан ч гэсэн эр бэлгийсийн чанарыг сулруулах тийм нөлөө үзүүлэх боломжтой байдаг. За хамгийн сүүлийн асуулт маань өргөдөл удамшдгүй гэсэн байна. За өргөдөл удамших боломжтой. Гэхдээ энэ бол цөөн тохиолдол. Ямар нэг генетикийн эсвэл хромосомын ажилтай холбоотойгоор өргөдлийн шалтгаан байх юм бол тэр бол удамших боломжтой. Гэхдээ Монгол болон дэлхийд аль ч улсад өргөдлийн ихэнх шалтгаан бол удамшдаггүй тийм шалтгаанууд байдаг. За өргөдөл гэсэн асуулт тулгарч байгаа асуудалтай хамгийн чухал зөвлөгөө бол цаг алдалгүй онцлуулж тохиромжтой эмчилгээг эрт эхлүүлэх явдал. За баярлалаа баяртай.